Энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулах үндсэн шалтгаан бол шинээр байгуулагдах энэ хотуудын хил хязгаарыг тогтоох, эдгээр газрын хил хязгаарыг тогтоох ажил байгаамаа. Энэ дээр бол их цаг авахар байгаа. Зарим байгуулагдж байгаа хотын газар, эдгээр газар нь бол 3 сумын газар нутгаар байгуулагдахаар ийм байдалтай байгаа. Тэгэхээр нөгөө орон нутагт иргэдийн хурал, багийн хурлууд хуралдаж шийдвэр гаргах шаардлагатай болж байгаа. Энэ бол шууд ингээд автоматар бас хэрэг ирлэх газраас яриад хил хязгаарын тогтоочих тийм боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Энэ бол зөвхөн бас засгийн газрын ажил биш, ялангуяа орон нутгаас сонгогдсон их хурлын гишүүдэд бас энэ хуулийн хэрэгжилтэн дээр оролцож өгвөл бас иргэдэд ойлгуулахад бас сайн болох болов уу гэж ингэж бодож байгаа. Дээр нь бол хэд хэдэн газар бол ерөнхий төлгөөний ажил хийгдэж явж байгаа. Зарим дээр нь бэлтгэл ажил нь хийж явж байгаа. Тэгэд энэ ерөнхий төлгөөнүүд гарах нь бас хил хязгааруудыг нь тохироход бас их ач холбогдолтой байгаа. Тийм учраас нэг жилээр сонгож ажиллая гэж ингэж хуулийн төсөл оруулж ирж байгаа. Тэгээд үнэхээр та ч гэсэн хэлж байна, маш чухал хууль. Зайлшгүй хэрэгжих шаардлагатай. Тийм учраас дахиж хойшлуулахгүйгээр хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дахиж хойшлуулахгүй гэж ингэж бодож байна. За энэ бол